Таны энэ өдрийн амрыг эрий. Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9-6, 25-1, 25-2, 25-3 дугаар зүйлүүдэд зааснаар насанд хүрээгүй гэрчин дараах эрх үүрэгтэй. Үүнд нэг гэрчийн эрх, нэг өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг эх үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх 2. Өөрийнх нь эсрэг түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзах, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхийг шаардах 3. Мэдүүлэг өгөхөөр дуудагдан ирсэн зардлаа төлөвлөх энэ хуульд заасны дагуу аюулгүй байдлаа хамгаалуулах 4. Баримт бичлэг ашиглах, мэдүүлэг өгөхөд ашигласан зүйл, үйлдсэн зураглал, хүснэгт зургийг тэмдэглэлд хавсаргуулах 5. Мэдүүлгийн тэмдэглэлийг өөрөө бичих бололцоогоор хангуулах 6. Дуудагчны бичлэг хийж байгаа эсхийг болон уг бичлэгийг ямар зорилгоор ашиглахыг тайлбарлуулах 7. Өөрийн ярьсан зүйлийг болон мэдүүлэг өгч байх явцад гаргаж өгсөн баримтыг тэмдэглэлд тусгаагүй, ярьсан зүйлийн агуулгыг өөрчилж бичсэн мэдүүлгийн тэмдэглэлтэй танилцаад засвар оруулах хүсэлтийг хүлээн аваагүй бол мэдүүлэг өгсөн хүн энэ тухай тэмдэглэлийн төгсгөлд өөрийн гараар өөрөө бичих боломжгүй бол өөр хүний тусалцаатайгаар мэдүүлгийн тэмдэглэлд бичих 2. Гэрчийн үүрэг нэг шүүх прокурорын дуудснаар хүрэлцэн ирж хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх 3. Хариуцлага 1. Гэрчин дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол шүүхийн шийдвэрээр албадан ирүүлнэ 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан эсвэл худал мэдүүлэг өгсөн бол хуульд заасан дараах хариуцлага хүлээлгэнэ. Зөрчлийн тухай хуулийн 15-7 дугаар зүйл 1. Шүүх прокурорын дуудснаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлс хийсэн, эсвэл мэдүүлэг өгөхөөс зайлс хийсэн, татгалзсан, эсвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Эрүүгийн хуулийн 21-2 дугаар зүйл нэг мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол 3 сараас 2 жил хүртэл хугацаагаар эрх хасаж 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. Эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. 2. Бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд зориуд худал мэдүүлсэн. Гүтгсэн бол 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 4. Хууль ёсны төлөөлөгч танд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9-5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн энэ хууль заасан эрх эдэлж үүрэг хүлээхийг тайлбарлан өгөв. Таны энэ өдрийн ажилд амжилт хүсье.